За эхэлсэн. Menelaus and his brother invoked the oath and worked to establish a massive naval force led by leaders from all over the Greek world to set sail on Troy and make war to recover Helen and punish the Trojans. Menelaus болон тэрний ах нэгдсэн гэнэ. Invoked гэдэг нь болохоор одоо дуудсан, уриалсан гэсэн үг. Дуудсан, уриалсан oath гэдэг нь Oath гэдэг нь болохоор бас тангаргалалт гэсэн үгтэй. Амлалт. Амлалтанд уриалсан бас ажилласан. Яг энэ дэр нөгөө нэг өмнө нь яасан байсан штэ. Вовд гэдэг нэг үг гарч ирсэн штэ энэ дэр. Хеленийг хэрвээ яах юм бол бүүнөр өвчөө нэгтгэнэ гэж амласан гэд. Тэр нь oath гэдэг нь болохоор бодвол тэрийг л одоо уриалсан гэж бодоод байгаа хгүй. Та нар тэгж хэлээ өстэй гэд. За. За sorry. Тэгээд ажилтаа нэгдсэн massive том хүч юм. Worked to assemble massive naval force. Naval force гэдэг нь болохоор нөгөө нэг яахгүй. Усан цэргийн хүч. Тэнгисийн цэрэг ч юм те. Naval гэдэг чинь далайн. Томоохон далайн хүчин нэгдэх гэж ажилласан гэнэ. Worked to assemble massive naval force. Асар том те. Naval force гэдэг усан цэргийн хүч л гэсэн үг л дээ. Зөв нэг. За би сая энэ oath, wow хоёрын юг ялгааг харлаа. Хоёлаа амлалт гэсэн үг байхгүй юу? Тэгээ wow гэдэг нь болохоор зүгээр ингээд хувь хүний ч юм уу те шашны ч юм уу те тэр өөрөө ингээд би ингээд юу яана гэд амлаж байгаа тэр амлалт. Oath гэдэг нь болохоор бүр албан ёсны хуулиар баталгаажуулсан тийм амлалт юм. Илүүмжтэй. За энэ хоёр тэгээд энэ юугаар баг гэрээ юм ааш тий. Тэгэд хамтдаа ажиллаад им аврах том усан цэргийн хүчийг ингээд assemble хийсэн шүү дээ. Цуглуулсан, нийлүүлсэн, нэгтгэсэн ч юм те. Инок гэдэг чи юу хэлээс? Уриалсан, дуудсан гэсэн үг шүү дээ. За окей. Тэгээд Менelaus болон тэрний ах нь тангарганд уриалсан бас аврах том усан цэргийн хүчийг нэгтгэхэд ажилласан. Led by leader from удирдсан удирдуулсан бүх Грекийн ертөнцийн дээрх бүх удирдагч нараар удирдуулсан. Тэр нөгөө нэг хавхууд ярьж шүү дээ. Удирдуулсан тийм одоо naval force юм байна. Тэгээд to set sail одоо үл тэрээ юу? Үгүй ээ. Set sail гэхэр чинь одоо нөгөө нэг дарвуулаа буулгаад ингээд хөлгөөрөө ингээд урагшаад явцгаая. Далаад гарах гэсэн үг байна. Set sail. За Troy
Троид одоо Троид лөө одоо далайнд гарахын тулд талбайд тулд бас дайн хийх гэсэн одоо тэг лидер мэдэр юм байна. Recover To recover хэлээ. бас Trojans-ыг одоо зохих. Троюдыг шийтгэх, punish. Шийтгэл үү? Одоо тэр дайн гэдгээ тайлбарлаж байгаа юм байна те. Хийлийн фото зовтлон Тройдыг шийтгэх гэдэг. Тийм одоо энэ make war гэдэг. Одоо энэ ерөнхийдөө энэ хоёр ингээд ийм аврах том усан цэргийн хүч нийлүүлсэн гэдэг ярьж байгаа шүү дээ. Тэр нь усан цэргийн форсын тухай л яриад байна. Хүчний тухай тийм. Ингээд Грекийн өнцөг булан бүрийн удирдагчдаар удирдуулсан тийм. All over the Greek world. Тэгээд Троид очоод дайн хийгээд Хеленийг эргүүлж аваад Троюдыг шийтгэхийн тулд гэж тийм. Ойлгомжтой. За. Дараач. The divine war of Troy killed Priam and the Trojans kept the enemy out of their city for 10 years. Yes. Гонлог хан Троийн хан нь Held firm гэж үгс үү? баригдсан лөө. Энэ бол бат бүх зогссон гэж тийм. Бат бүх байж чадсан гангасангүй ч юм тийм. Firm гэдэг чинь хатуу гэсэн үг байхгүй юу? Чанга. Held гэдэг чинь болохоор hold гэдэг үгний өнгөрсөн цаг тийм. Hold гэдэг юм гэж байгаа тийм. Барих ингээд хадгалах ч юм тийм. Бат зогссон гэсэн утгатай ба тийм. Бат баригдсан бат байгаа ч юм уу тийм. Тийм одоо ганх шүү байсан ч хөдөл шүү байсан ч юм тийм. Тиймэрхүү утгатай байна. Троийн ханы чинь нөгөө бурхан барьсан шүү дээ тийм. Хоёр бурхан нийлж чад барьсан юм л. Тэгс нэм ойлгодуулцдаг тийм. За. Бас Тройчууд болохоор хадгалсан Enemy гэдэг чинь дайсан шүү дээ. Дайснаа одоо хадгалсан авт. Enemy авт гэж юу? Kept the enemy out гэж тийм. Тэрний хотоос дайснаа гаргасан. 10 жилийн турш барьсан лөө. Kept the enemy гингүүтэй. Out of their city гэдэг нь нэг хэвгүй. Дайснаа одоо хадгалах эдний хотоос гаргах. 10 жилийг тасалсан. Зайж нэж буруу болоод юм хэвгүй. Троийн тэр нөгөө нэг тэнгэрлэг бурханлаг хан байна шүү дээ. Тэр ингээд чанд байсан. Тэгээд Троюд дайснуудыгаа хотоос гадна 10 жил ингээд kept буюу хадгалсан. Энэ нөхцөл байдлаа хийж чадсан гэсэн. Тэгээд ерөөхдөө бол Трой эзлэгдээгүй одоо хин дайралтанд ороогүй хүмүүс тэр ханлуун орж ирээгүй 10 жил болж чадсан гэсэн үг байхгүй. Тэг kept the enemy out of their city гэхээр одоо
хадгалсан гэсэн үг шүү дээ. Дайснууд нь тэр хотын гадаа 10 жил байсан гэсэн үг. Тэр нөхцөл байдлыг хадгалсан гэсэн үг байна. Дайснууд нь 10 жил байхыг 10 жил хадгалсан тий. Тэгээ хадгалсан гэж байгаа ч гэсэн монгол хэл дээр орчуулахдаа л ямар ч хадгалсан гэдэг үг бол орж ирэхгүй гэж би бодож байна. 10 жил одоо Тийм хин ч идэлсэн. Хин ч дайрч чадсангүй ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар илүү ойлгомжтой байдлаар бичих гэж бодож байна. So many of the greatest Greek warriors were killed, including Achilles, shot by Paris with an arrow through his heel, which was, according to legends, the only area where he could be hurt. Гайхамшигт Грекийн дайчдын олон маш олон Грекийн гайхамшигт дайчид алагдсан. Энд болохоор Ахиллес including Achilles тийм. Энэ дунд нь Achilles ч орно гэсэн үг тийм. Achilles-ийг багтаагаад ч юм тийм. Achilles багтана гэсэн үг шүү дээ одоо. Ахиллес хүү шүү дээ. За. Тэгээд одоо Achilles яаж өгснэг энэ дээр ярьж шүү дээ. Including Achilles. Тэрэнд нь хэл на бай гэрээд богнохноор болох юм. Shot by гэдэг нь бол буудагдсан гэсэн үг шүү дээ. Shoot гэдэг чинь өнгөрсөн цаг болно шүү дээ. За буудсан гэсэн үг шүү дээ. Энд чинь ном сум болохоор arrow гэж байгаа шүү дээ. Тэгэхээр харавсан гэсэн үг. Парисаар харавсан. Бид одоо true гэдэг чинь болохоор ингээд дундуур гэсэн үг те. Нефт гэсэн үг шүү дээ. Аруу юу лээ? Аруу гэдэг нь сум. Сум нь одоо тэрний өсгөлөө нефт. Тэр нь болохоор хийл гэдэг чинь өсгий юм те. Тийм үү те. Зөв гэж бодож. Хай хийл юм чинь те. Тэр which was тэр нь болохоор кодинг багтаадаг юм домх дээр модер гадаг юм. Ерөнхийдөө л энэ өгүүлбэр ингээд дуусчихж байгаа шүү дээ. Тийм Paris. Which was according to legend. According to legend гэж үгсүүлээ. Домгтд гадаг юм. Домгоос одоо үзэх юм бол те. Домогт гарснаар, домогт өгүүлснээр те. Хэрвээ домог үнэн болчих. According гэж үгсүүг гинэ. According домогт гарснаар, домогт өгүүлснээр. According яг гэдэг нь болохоор дангаараа ямар утгатайг бас сайн тайлбарлаж чадахгүй байна. За зэрэгтэй бүртгэгдсэн гэж юм уу те? Биш. Тэр чинь аккаунт шүү дээ. According гэдэг нь дагуу гэсэн үг юм зөв. Түүнээс хамаарсан тохирсон. Дамгийн дагуу болохоор зөвхөн тэр гадна тэр одоо шархдах боломжтой гэж. The only area where he could be hurt. Одоо the Achilles шархтаж болох цорын ганц area хэсэг тэ байсан гэж. Тийшээгээ Парис болохоор ингээд ном сумаар нефт харваад тэгсэн байна тийм үү?
Тэгээд Ойлгомжтой. Окей юу. тэмээ. За. Яасан битээ. За. Odysseus болон Diomedes. The Odysseus and Diomedes crept into the city and stole the statue of Athena from the citadel, thus ensuring that the city's divine protection was lost. За. The Odysseus болон Diomedes нь болохоор юм нэ ой хүчтэй. Крепт гэхээр одоо нууцаар шургалж орсон л гэсэн. Гитэж орсон. За гитэж орсон хот руу бас булгаасан Атинагийн одоо хөшөө юм уу? Аха. Атинагийн хөшөөг хулгайлсан гэж. Атинагийн хөшөөг хулгайлсан Ситадил гэдэг нэмлээ. Гэдэг нь болохоор цайз мэз гэсэн үг. Цайзнаас Атинагийн хөшөөг хулгайлсан. Тас иншүринг гэдэг нэмлээ. Тас иншүринг гэдэг чинь болохоор одоо ингэснээр иншүр гэдэг чинь болохоор ингээд боломжтой болгох гэсэн үг байхгүй юу? Тас иншүринг гэхээр ингэснээр ийм болсон гэдгийг одоо тайлбарлах гэдэг юм тий. Ингэснээр одоо боломжтой болсон юу нөхөр хотын бурханлаг хамгаалалттай автагдах боломжтой болсон. Атинагийн хүчний бүхэн юм тий. Тэгээд үүнийг хийснээр тэр divine protection алдагдсан юм тий. Тиймэрхүү утгатай байна. Тас иншүринг. За. Хөшөөнд дотор нь л одоо бурхан өөрөө байж идэм шиг байна. Эсвэл тэрнгээрээ дамжиж хурж ирдэг хүн бас. За. So finally Athena gave Odysseus the idea of creating a huge wooden horse purportedly as a gift to the temple of Troy. Эцэст нь Athena одоо Odysseus өгсөн санаа одоо Creating бүтээсэн том модон морины санааг Odysseus өгсөн юм байна. Тэр нь болохоор purportedly гэж өгсөн. Ямар нэгэн зүйл одоо ингэж хилэгдсэн үнэн гэж мэдэгдсэн гэхдээ үнэн байх магадлалгүй гэж. Юу гэсэн юм бол Монгол хэл дээр гарч ирэхгүй л байна л да. Purportedly те. Магадгүй биш юм шиг. Тэгэж мэддэгдэх өчөх гэсэн үг. Ярих, мэдүүлэх гэсэн утгатай. Ойлгомжтой. Мэдүүлэхээ завдсан ч юм те. Мэдүүлсэн. За мэдүүлэх гэ. Мэдүүлэх. Мэдүүлэлтээр одоо тэр нөгөө бэлэг шиг мэдүүлсэн гэж үү. Одоо хийсэн ч юм те. За. Бэлэг шиг мэдүүлсэн гэж үсэн. Ваа. Одоо юм баггүй юу? Одоо би танаа улсад ингэ те танаас сүмд бид нэр ингэ бэлэг өгч гинөө гэж хэлсэн.
гэж мэдгдсэн ч юм дээ. Гэж өгчсөн. Бэлэг гэж мэдүүлсэн. Окей. Троёд тий. Троийн самхагт одоо бэлэг гэж мэддүүлсэн юм. За. Темпл гэдэг чинь болохоор сүм тий. Темпл нь сүм. За тийм. Троийн сүмд одоо бэлэг гэж мэдүүлсэн юм. За. Одоо тийм purportedly гэхэр чинь тий мэддэгдүүлэхээр одоо мэддэгдүүлэх зорилгоор зорилтоор за мэдгүй нэг тиймэрхүү ямартч утгыг нь ойлгосон гэж бодож тий. За энэ хоёлоо юугаа дуусгах гэж байна те энэ хүртэл. Тэгээ болох уу? За хоёр өгүүлбэр. За. Armored Greek warriors hide inside the structure and Hid те. Armored Greek warriors hid inside те. Hide биш те. Armored Greek warriors hid inside the structure, and when it was dragged inside, the clipped out opened the gates for their comrades and sacked the city. Armored Greek warriors. Armored. Army гэдэг чинь хамгийн анхны утга нь armored гэсэн үг. Armored гэдэг нь болохоор arm гэдэг чинь гар штэ. Тэгээ гарн дээр ED залгах чамд гаралсан буюу зэвсэгтэй гэсэн үг болчихдог. Arm гэдэг чинь бол зэвсэг гэсэн үг. За. Зэвсгэлсэн гэж юм те. Нэг хинтэй ачид зогсон юм уу? Хийд хэрэг. Хийд гэдэг чинь hide гэдэг үгний чинь өнгөрсөн цаг те. Тэгээ яагаад энийг хийд гэж дууддаг hide гэж дуудахгүй? Hide гэдэг чинь ардаа ийтэй штэ. Ардаа ийтэй байх юм бол нуугдах гэсэн үг болч те. Хийд гэдэг чинь болохоор өнгөрсөн цагийн хувиргал болохоор нуусан нуугдсан гэсэн үг болч юм штэ. Харин тийм хийд гэж дууддаг шүү. Хийд гэж дуудана гэдэг чинь. Hide гэдэг чинь өөр штэ чи. Hide гэдэг чинь ардаа ийтэй байхгүй. За. Ойлгомжтой. За ойлголоо. Энийг чинь hide гэж дуудаж болохгүй шүү дээ. За уулын дуудах хоёулын л hide юм биш. Тэгээд энэ бол гэхдээ англи хэлний юу те. За. Зэвсэлсэн дайчид нуугдсан одоо бүтэц дотор нь бас тэр нь одоо тэр үеийн болохоор дотор мансуурч хахад гэдэг байхгүй. What? Энд чинь drag гэсэн үг те. Drag гэдэг чинь болохоор юутэй те. За юутэй. За тэг юу гэсэн үг нэ? Drag гэдэг нь болохоор татах чирэх гэсэн үг байхгүй. Drag гэхээр өнгөрсөн цаг болчиход байна те. За тэр нь болохоор дотогшоо чирэх үед тэр structure дотор нь исэн юм байна. Structure дотор биш те. Хот руугаа чирчээд ирээд байгаа те. Тэр structure дотор байсан байхгүй юм ярнийхоо. Тийм. Тэгээд хот руу одоо тэнийг чирж явах үед нь гэсэн үг юм. Үг нь биш шүү. Structure дотор. Одоо үед нь биш яг. Dragged гэхээр чи өнгөрсөн цаг штэ. It was dragged. When гэдэг нь болохоор юм баггүй. Одоо бид нар чинь нөгөө нэг том зураг харах юм бол хотынхон ханны тухай яриад байгаа штэ. Хан ерөөсөө эзлэгдээгүй. Тэгэнгүүт Атина ийм санаа өгөөд те. Тэгэнгүүтээ модон морин дотор нуугдчихад байгаа штэ. Тэгэнгүүт энийг нь ингээд хот руу чирээд оруулж ирж байгаа байхгүй.
Тэр эн чинь үед гэсэн үг шүү дээ Вени гэдэг чинь. Тэгэд энэ хот одоо дотогшоо чирж оруулж ирсэн тэр үед гэж байна те. Ирсний дараа ч юм. Татгшоо энийг чирээд оруулсан үед тэдний хотынхоо ханлуу тэр модон морийг оруулж ирэх үед юу болсон бэ гэдгийг дараачийн өгүүлбэрт ярих гэдэг байхгүй юу? Боломжтой. Үүнийг татгшоо чирээд оруулах үед тэднэр үдaf гэж хэлсэн. За лип гэдэг нь зүгээр үсрэх гэсэн үг те. Лип тэгэхээр үсэрсэн гэсэн болж байна. Дахиад өнгөрсөн цаг те. Тэд нэр одоо өсөрч гарсан. Yes. Нээгээд одоо гейт гэж зочин гихтэр нөө өсөг бодлон таах гэдэг те. Гейт гэдэг чинь зүгээр л юм том хаалга шүү дээ. Том хаалга гэсэн. За том хаалган цаашаа. За мэдгүй юм тач амар том хаалганы тухай ярьж байгаа. Хаалгал гэсэн үг шүү дээ зүгээр. За нээсийн хаалгуудыг тэдний комрадас тэр комрейд гэдэг чинь болохоор нөхөд гэсэн үг те. Хамтрагчд тэдний нөхөд зориулж хаалгыг нээсэн бас Sacred City хотыг одоо цаах болгосон. Хотыг одоо чүүрсэн. Sacred гэдэг нь харин одоо бүсэлсэн билүү эзэлсэн билүү аль нэг нөхгүй. Эзэлсэн л гэсэн үг юм. Ерөөхдөө бол за. Оруулаад тэд нар одоо гарч ирээд хаалгыг комрас гэж үгчлээ сая. Тэдний нөхдүүд хамтрагчд зориулж хаалгыг нээгээд тэгээд хотыг эзэлсэн гэж. Хотыг эзэлсэн. За тэгээд энэ нөгөө нэг англи хэлний хоёулаа яриад байдаг. Эхлээд гоё юмнуудаа эхлээд хэлцдэг гэдгийгсэн шүү дээ. Тэнгүүтээ монгол хэл дээр байсан бол энэ ч болно хойно орох өгүүлбэртэй. Грекийн зэвсгэлсэн дайчид тэр бүтээц дотроо нуугдсан байсан гэд. Энэ эхлээд хэлчихэж байгаа тийм. Тэнгүүтээ тэр модон морийг татгшоо оруулаад ирэх үед дотор нь байсан зэргүүд нь үсэрч гараад тэр ерөөхдөө нөгөө нэг хаалга нь хаалттай байсан гэсэн үг шүү дээ. Эсвэл оруулж ирж ангуутай хаалга хаацсан гэсэн үг те. Зөвхөн тэр морийг л оруулчихдаг. Тэр дотроос нь нөгөө нэг зэвсгэлцэн гарууд чинь гарч ирэнгүүтээ одоо гадаа байгаа том айрамд зориулаад хаалга нээж өгсөн ба штэ. Тэр утгаараа тэд нар орж ирсэн. Тэд эзэлсэн байна. Өөрсдөө тийчээд дайчлаад. Ойлгомжтой. Дайчлаа. За дайчд байж болно бол найз нөхөд гэсэн үг шүү дээ. Хамтрагчд. Төвчлөө зориулж одоо хаалгыг нэгтгэсэн юм шүү дээ. Prime the other main boys and children of Troy were slaughtered. Slaughtered. Зүгээр. The surviving women were raped, enslaved, and taken by their enslavers to many different areas of Greece. Prime болон залуучууд тэгээд хүүхдүүд нь гэж үгсэв. Slaughter те. Slaughter гэдэг чинь бол хядсан гэсэн үг.
хятсан хүүхдүүдийг одоо хятсан юм ээ. Энэ бол Хятадсан. эрчүүд хөвгүүд хүүхдүүдийг хятсан гэж тийм үү? Яа. Аа юм болон Тэгээд босод. За. Surviving одоо амьд үлдсэн эмэгтэйчүүдийг нь одоо raped олсон юм уу? What? Rape гэж юу гэсэн үг вэ? Хүчин үү? Yes. За. Хүчин дээ. Тэгээд Дэвид яхан уу? Үйлээ. Ойлооч. Enslave гэдэг чинь боолчлох гэсэн үг те. Болцсон. Бас тэгин тавьсан гинэ авсан тэднэрийг маш тийм тэднэрийн одоо боолчлолыг тэднийг одоо боолчлуулахаар Грекийн олон газрууд руу явуулсан. Taken by гэхээр те аваачсан гэсэн үг байна шүү дээ. Аваачсан. Нэрийг боолчлохоор те. За. Taken by their enslavers гэж байна шүү дээ. Тэр чинь одоо enslaver гэдэг нь болохоор боолны эзэн байж тарах гэдэг шүү дээ. Боолчилж байгаа хүн. Enslaved гэхээр боолчлсон. Enslavers гэхээр боол эзэн юм уу? Тийм, enslaver. Тэгээ ER залгачж шүү дээ. Боолчлогч болчихж шүү дээ. Боол болчихлох уу? Боол нь болохоор enslave те. Enslaved гэхээр боолчлох болоод enslave гэхээр зүгээр боол юм уу? Тийм. Окей, enslave гэдэг чинь ерөөхдөө slave гэдэг чинь боол гэсэн үг шүү дээ. Тэгээ enslave гэдэг нь болохоор боолчлох гэдэг тэр нөгөө нэг юуны тухай ярьж байгаа байхгүй юу? Үйл явдлын тухай үг. Юуны enslave гэхээр болоо. Зүгээр slave гэдэг чинь болохгүй юу? Зүгээр slave гэдэг нь бол юм. Enslave гэдэг нь болохоор боолчлол гэсэн үг байхгүй юу? Тэр enslaved гэхээр чинь боолчлогдсон гэсэн үг болчихсон шүү дээ. Чи өөрөө боол болчих юм. Enslave гэхээр чинь ажилчин болох гэдэг шүү дээ. Тэр чинь боолчлогч болох гэдэг тийм үү? Чи өөрөө боолын эзэн болох гэдэг. Яа тэгэл enslave гэдэг үг нь болохоор боолчлох гэсэн үг байхгүй юу? За. Тэгээд аваачсан одоо тэдгэрийн одоо боолын эзлүүд нь олон Грекийн өөр газрууд руу аваачсан юм. Yes. За. Тэр нэг бусад эмэгтэй тэр амьд үлдсэн эмэгтэйчүүдийн хувь тавилан нь бол иймэрхүү басан байна. Энэ яагаад чухал вэ гэхээр нэг тэр Трой хотын эрчүүдийн гаргаж байгаа шийдвэр нь юу гэхээр ийм болно гэдгийг бүгд мэдчихэж байгаа байхгүй юу? Тэр нь бол тухайн үеийн чинь ингээд дайны цаг үе шүү дээ. Тэгэнгүүт дайны цаг үед одоо юу гэх юм? Хэрвээ хотыг эзлэх юм бол ардаас нь юу болох вэ гэдэг нь ойлгомжтой тийм үү? Ойлгомжтой гэх нь хаашаа чинь. Ихэд ийм болно гэдгийг хүн болгон мэдж байгаа гэсэн үг байхгүй юу? За энийг тэгтээ дараа нь угаасаа энэний тухай ярих байх гэж би бодож байна. За өнөөдөртөө ингээд дуусгая тийм үү? За. Дараагийн удаа энэ outline-ыг дэс эхлэх юм байна. Окей.